сайн бацгаана уу. Цаг хэмнэ хүмүүс айгүйх давхцаж ярьсан. За өнөөдөр би болохоор уг нь энэ оюут толгой компани захиалгаар хийгдсэн ажил сүүлийн 2 сая сар Хавланбек доктор, Мандах доктор, Цөлжилтийн 3 доктор, би Баяртунгалаг доктор бидгээд энэ цөлжилтийн асуудал дээр ажилласан. Ер нь энэ бол Монгол орны хэмжээнд цөлжилтийн талаар юу ийсэн? Ямар судалгаа хийсэн, ямар үр дүн гарсан, ямар төсөл хэрэгжсэн, цөлжилт ямар байгаа, хууль эрх зүй ямар байгаа гэдгийг судалсан юм а. Тэгээ оюутлогоо компанид баярлалаа. COP17 хурал болохын өмнө 2 жилийн өмнө цөлжилтийн талаарх бүх юмыг ингэж нэгтгэх гэдэг бол яаманд бол нэлээд том гарын авлага мэдээлэл болох байх гэж бодож байна. За ер нь бол хууль эрх зүй гэж ярихаас илүү анхаарах асуудлыг ярина. Дараагийн нэг юм нь бол санал болгож байгаа төслүүдэд ярих юм байна. За ер нь бол олон улсад 1977 оноос хойш цөлжилт гэдэг чинь байгаль орчны аюул том асуудал байна. Экосистемийн асуудал байна гэдгийг 1977 онд анх гаргаж ир тавьсан. 92 онд олон улсын конвенц болоод тэр 50 орн ороход манай Монгол хамгийн анхны 50 орны нэгэд орсон байгаа байхгүй юу? Тэгээд 94 онд конвенцээ баталсан, түрүүн ярьсан. 96 онд Монгол улс нэгдэж орсон. Цөлжилтийн талаар гарсан эрх зүйн баримт бичгийн жагсаалт энэ сая айгүй олон хүн ярьсан учраас би цагаа хэмнээд энэ олон юмыг ярихгүй. 4 удаагийн хөтөлбөр гарсан. 4 удаагийн хөтөлбөр 96 оноос хойш 4 удаагийн хөтөлбөр гарсан. Агуулгын үед ижлэхэн яам. Агуулгын үед яг ижлэхэн. Ерөөсөө л эрх зүйн орчин бүрдүүлнэ, иргэдийн цөлжилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ, судалгаа шинжилгээ, шинжилгээ ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг хийн гэсэн тийм агуулгын үед ижлэхэн. Яасан бүрдэж өгдөггүй эрх зүйн орчин бэ? 4-ийн 4 хөтөлбөр дамдаа юу яачаад хэрэгжүүлчихэд яасан бүрдэж өгдөггүй эрх зүйн орчин? Яасан сууж өгдөггүй, яасан чадварчиж өгдөггүй болсон хүчин бэ? Тэгэхээр энэ бодлогын асуудлыг арай тодорхой, арай өөр, арай дэвшилтэй болох хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ олон эрх зүйн баримт бичиг гараад дэвшилтэй тал байна уугүй байна. Ямар ч үс нэг хуультай болсон. Хөрс хамгаалах цөлжилтөө сэргийлэх гэдэг нэг хуультай болсон. Би өөрөө байгаль орчны салбарт ажилласан, насаараа ажилласан. Тэгэхэд нэрийг бараг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ард иргэд мэдлээ юу? Яагаад тэгэхээр хууль өөрөө амар сул. Ямар ч хэрэгжих механизм байхгүй. Ямар ч хариуцлагын санкц байхгүй. Хөрсний хууль уу, цөлжилтийн хууль уу ойлгомжгүй. Хэн юу ямар үүрэг гүйцэтгэхээ ойлгомжгүй. Гэхдээ яг нэг хуультай болсон. Үеийн энэ 4 хөтөлбөрийг хэрэгжихэд Монгол улсын цөлжилтийг нуруундаа үрж авч явсан газар зүй геологийн хүрээлэнгийнхэнд бол баярлалаа гэж хэлэхээр юм билээ. Тэнд 3 доктор байна. Хавланбек доктор байна, Ганч өдөр доктор байна, Мандах доктор байна. Энэ 3 докторын ажлаар яаман ч ажиллаа хаадаг. Нөгөө хөтөлбөрүүдийн тайлан тэр 3 докторын ажил л байгаа. Монгол улсын засгийн газар ч ажиллаа хаадаг. Тэр нөгөө конвенцийн тайлан дандаа тэр 3 докторын ажлуудыг л тал талаас нь аваад ингээд бичсэн. Тэгэхээр энэ хүмүүс чинь бол судалгааны хүмүүс байхгүй юу? Бодлогын хүмүүс биш, хэрэгжилтийн хүмүүс биш. Тэгэхээр үнэхээр энэ цөлжилтийн бодлого эрх зүйдэр бол анхаараач. Юун дээр анхаарах уу гэдгийг би нэг бид хэд багаараа ярьж байгаад нэлээд асуудлыг гаргаж ир тавьсан байгаа. Гэхдээ энийг бол би бүрэн гэж хэлэхгүй. Энэ олон улс орж ирж байна. Энэний өмнө олон улсыг хатгая. Олон улсын тэртээ дэргүү дэлхийн нийтийн 3.1 шахуу цөлжсөн, 3 тэрбум хүн цөлжилтэнд өртөгдсөн, эдийн засгийн хувьд хичнээн тэрбум доллар ч юм алдаж байна гэж. Олон улсад янз бүрийн аргачлал байна. Цөлжилтөд тэмцэх маш олон. Жишээлбэл Австрали гэхэд Австралийн цөлжилтөд тэмцэж байгаа арга аргачлал бол яг манай Монголд барууныхны санал болгож байгаа төсөл. Удирдамж хийн, хөтөлбөр хийн, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ, Австралийн мониторингийн сүлжээг хийн, болсон хүчнийхээ чадварыг сайжруулна. Тийм, ер нь бол тийм. Дандаа иргэдийн оролцоо. Магадгүй хөгжсөн оронд энэ бол таарах бах. За дараагийнх нь ямар байна? Бутан. Цөлжилт газрын доройтол гэдэг бол зөвхөн элсчээд байгаа асуудал биш шүү. Бас нөгөө энэ Бутан ч нөгөө уулын орон уулын гулгалтууд болдог. Тэгэхээр нөгөө тэмцэж байгаа арга нь өөр. Цөлжилтөд тэмцэнэ гэд Хятадыг хуулъя, Оросыг хуулъя, Бутаныг хуулъя, Энтхийг хуулъя гэж болохгүй гэдгийг гол нь хэлэх гэж Бутаны жишээг оруулж ирсэн. Маш олон улсын жишээ байна уу. За Энтхийг байна. Энтхийг бас яг тийм ногоон хэрэм хийнэ гэж
юу яасан байгаа юм. Одоо гол юу нь бол одоо ногоо хэрэм хийнэ, энтхийн ногоо хэрэмт хийн. Юуны гол горхины сав газрын экосистемийг хамгаална, мод ургамал тарина гэж. Гэхдээ л энтхийн яг арга барил нь бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг одоо оролцоог дэмжин, иргэдийн одоо нөгөө мэдлэгийг нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу. За Кувейт байна. Кувейт айгуу тийм сонин хэлбэрийн юутай, цөлжилттэй. Нөгөө цэргийн байгууламж байна, батлан хамгаалахын байгууламжууд нь эсэнд дарагдсан. Хурдны зам нь 50% эсэнд дарагдсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бараг 50% эсэнд дарагдсан. Одоо тэр нөгөө юу механик аргууд байна шүү дээ. Салхины хаалт хийдэг, мэдэг, мод тарьдаг. Бүх улсад ижил. Би энэ дандаа онцлогийг хэлээд байна. Кувейтийн онцлог юу юм гэхээр дандаа нөгөө 70 модны тосны ургамалч гэдэг юм уу, эко бүтээгдэхүүнээр бүтээлэг хевсийдэг, дэвсчдэг. Бас нөгөө талаасаа химийн аргыг аяг хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл элсийг нөгөө нэг юу яадаг, хатууруулдаг бодисоор хатууруулад элснийхээ нүдлийг барьдаг. Кувейт байна, юуны булангийн орнуудын арга бол ийм арга байна. За Израиль улс угаасаа нөгөө газар нутг нь бага учраас дандаа далайн усыг маш өндөр технологиор цэвэршүүлээд тэрүүгээрээ нөгөө услага хийгээд агро аж ахуй дандаа бүтээгдэхүүн ард иргэдийнхэн хүнсний бүтээгдэхүүнийг хангах замаар цөлжилтөд тэмцдэг Израиль улс. За дараагийнх нь Узбекистан. За яг Оросын тэр Казахстан, Туркменстан гэд олон улсууд байна цөлжилтөд тэмцэж байгаа. Тэр дотроос яагаад Узбекистаныг авсан гэхээр Узбекистан өөрөө нөгөө Арал тэнгисгээд тэр Кизилкумын цөлгээд айгүй том цөл тэр улсад байдгийн байна. Нийт газар нутгийн 80% цөлжчихсэн гэдэг чинь манай Монгол шиг гэсэн үг байхгүй. Гэхдээ эдний цөлжилт онцлог давсцсан. Нөгөө давсцсан хөрсөнд яаж юм тарьж, яаж ям ургуулж одоо цөлжилтөд тэмцэх вэ гэдэг тал руугаа их төлөвлөгөө ажилдаг тэр талын технологи байдаг юм байна. За Солонгос нөгөө 45 онд 2 солонгос болж хуваагдахтаа ойтой талбай нь хойд солонгостой үлдсэн. Урт одоо Солонгосын бүгд найрамдах Солонгос улсын тал бол ойгүй. Дээрээс нь 50-аас 53 онд иргэний дан ихэнх нь ойгүй тийм талбай үлдсэн байгаа. 50-аас 53 онд иргэний дан болоод нөгөө түлшинд маш их хэмжээгээр хэрэгэлсэн. Хүнсэнд маш их хэмжээгээр хэрэгэлсэн. Гурав дахь нь ерөөсө шатаагаад газар тариал эргэлцсэн. Тэгээд ерөөсө баг ойгүй болж исэн гэж байгаа. Одоо та нар баг Солонгост бол баг бүгд очиж үзсэн байх. Газар нутгийнх нь 63% байна уу ойтой. Тэрний 60-70% нь тармил гэ бод. Тармил. Хамгийн түрүүнд юу хийсэн гэхээр түлшийг халсан байгаа. Шингэн түлш хийсэн байгаа. Хоёр дахьт нь нөгөө нэг юу яагаад тайрч аваад юугаа модоо шатаагаад газар тариал эргэлдгийг нь бол болиулсан байгаа. Гурав дахь нь болохоор нөгөө ойж үсэн. Маш их хэмжээгээр ойж үсэн. Одоо манай зарим докторууд ер нь бол зарим их мэдгчид ойгүй газар мод тарина гэж юу гэдгийг ойтой бол газар тарина. Тэм юм байхгүй. Хээрийн экосистем хамгаална гэдэргээд дураараа юм яриад байгаа шүү. Гэтэл Израиль, Араб, Энтхэг, Хятад хэдэн 100 мянган гагаар нь тарьж байгаа. Хэдэн 100 мянган гагаар. Магадгүй тэр дотор нэг цэг алдсан байж болж байгаа байхгүй хайр зүйл урмгалан давмгаалцсан ч юм уу. Хэдэн 100 мянган ололттой тал байхад ганцхан тэрийг үлгэж аваад яриад байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Бид нар газар нутгийн 76.9% цөлжчихэд байна. Бараг 80% цөлжчихэд байхад тэр авах ёстой биологийн арга хэмжээг авах ёстой байхгүй юу? Солонгосоос сурах бас нэг юм бэ. Солонгосоос сурах. Одоо миний яриад байгаад бол дандаа л нөгөө гадаад улсаас алийг авах уу гэдэг тал руугаа л яриад байгаа. Ойн технологи маш сайн хөгжсөн. Найдлан байна, уржнан байна. Солонгост одоо энэ ойнснуудаараа батгүй зөвлөх бид нар явсан. Өөрөөр хэлбэл Солонгос юугаа үрийг аж үйлдвэржүүлнэ, навчийг аж үйлдвэржүүлнэ, модыг аж үйлдвэржүүлнэ гэж байгаа. Аж үйлдвэржүүлнэ гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр бид нар одоо Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг идэж болох хэмжээнд аваачна гэж. Өөрөөр хэлбэл эко, савн, шампунь юу гэдгийг үрнээс ямар савн гарах вэ? Ямар гоо сайхны бүтээгдэхүүн гарах вэ? Тэр тал дээр үнэхээр супер юм бэл. Тэгэхээр Солонгосоос бол тэр талын сурах ёстой юм бэлээ. Тэр талын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой юм бэлээ. За би бүгд найрамдах Хятад ард улсыг тусгайлан харуулсан. Түрүүн Бек нөгөө цаг хугацаа нь бага байсан учраас ярьж амжаагүй байх. Энэ Хятадын туршлагыг бол би ганцхан туршлага авсан. Ярьж барахгүй олон туршлага байна. Энэ Элион группийн одоо туршлага.
Хятадын ногоо ирэм Great Green Wall-ыг бол та нар мэдж байгаа байх. 1978 оноос 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжсэн. 4500 км урт 13 мужийг дайрсан 100 км-ийн өргөн. 100 км-ийн өргөн ийм мод тарьсан. Гэхдээ дандаа нөгөө өөр тийм юутай зорилготойгоор дам мод ерөөсөө тариагүй. Яг Хятадын хуулбараар Африкийн сахарын цөлийн урдуур Африкийн Great Green Wall-ыг бараг 26 орн нийлээд ингэ хийж байгаа нүүбийн тусламжтайгаар. Тэгэхээр тэр нөгөө ойд гэрийн бүс говь цөлийн бүсэнд мод тарьж болохгүй гэдэг онол бол айгүй буруу яриа тэр бол. Энэ Хятадын Илён баялагын групп гэж байж байгаа юм. Хятадын тэр Кян Шүсэн гэж хүн цөлийн үйлдвэрлэлийн онол гэдэг юмыг гаргаж ирсэн байна. Цөл гэдэг бол нөгөө талаасаа эдийн засгийн боломж шүү. Асар их дулаан байгаа шүү. Асар их хөнгүү талбай байгаа шүү. Эзэнгүү талбай байгаа шүү. Вегетацийн хугацаа урт шүү. Цөл гэдэг бол баялаг шүү гэдэг онолыг Хятадын тэр Кян Шүсэн гэж байна. Кян Шүсэн гэж энэ эрдэмтэн гаргаж ирсэн байна. Энийг тэр Илён групп яг ажил хэрэг болгосон байгаа байхгүй юу? За энэ групп юу хийсэн бэ гэж нэгдүгээр Илён санга байгуулсан. Илён санд Илён группийнх нь бүх орлогын 30% ордог. Дээрэс нь хамгийн түрүүнд 234 км хурдны зам тавьсан тэр цөлөөр 234 км хурдны зам тавьчаад замаа ногоон болгоцсон. Замаа ногоон болгохдоо мод тариад дунд нь малынхаа тэжээлийг тарьсан. Мод тариад малынхаа тэжээлийг тарьсан. Дараагийн нэг зүйл нь тэр кубичд цөлийнхээ артлаар шар мөрний эргээр цахлаад мод тарьсан. Өөрөөр хэлбэл манай цөл чин давшаад байгаа шүү гэж Хавланбек докторын байнга хэлдэг үг шүү. Хоошоо давшаад байна шүү. Хээрийн бүс рүүгээ давшаад байна шүү. Цөлийн бүс чин говь руугаа давшаад байна шүү гэж. Өөрөөр хэлбэл яг тэр хил залгаа тэр одоо полс одоо юу гэдгийг бүсийг юугаар хаацсан байхгүй юу? Модлог урамлаар. За дараагийн нэг зүйл нь кубичд цөлд юуны цөлийн чихэр өвсний маш том үйлдвэрлэл байгуулсан. Тэгэхээр цөлийн чихэр өвсний үйлдвэрлэлээ дагуулад Хятадын эмийн ургамлын үйлдвэрлэлийг сэргээсэн байгаа юм. Тэгээд цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Нөгөө амар том ингээл элсний нөгөө юу баримл хийцсэн. Жилд 200 мянган жуулчин хүлээж авч байгаа нөгөө элсэн дээр гулгаад байдаг аялал жуулчлалыг чинь л одоо хийсэн тим компани байл л дээ. Тэгээд дараагийн нэг зүйл нь сэргээгдэх эрчим хүч. Нарны эрчим хүчээр тоногдсон. Тэгээд бүгдийн юу яасан юм мод тарьсан юм үхээр 1500 км квадрат газрыг хамгаалтын бүс болгоод онгоноор нь дагшнаар нь үлдээсэн. Мод тарихаар бүгдийг тариал, үгүй бол байлгахаар бүгдийг болол тэгж туйшраад байхгүйгээр тухайн орчинд тохирсон арга хэмжээ авна л гэдгийг харуулах гэдэг. За дараагийн нэг юм нь болохоор тэр нөгөө яг одоо тэр цөлжилтөд тэмж байгаа газрынхаа бүх одоо нөгөө тосхон суурингийн нөгөө тариачтай байшин бариад өгсөн. Сургуулийн бариад өгсөн, цэцэрлэгийн бариад өгсөн, тосхныг бариад өгсөн. Тариачт нь нөгөө нэг сангийн ховцоо эзэмшигч болоод нэг тариач нь жилийн 60 сая оны орлоготой. Нөгөө өмнөх үеэс хамаагүй их орлоготой болсон байхгүй. Ингэж сөлжилтөд тэмцэж байна. Та нар түрүүчэн тэр олон улсын туршлагуудыг харж байгаа бах. Дандаа ингээл нэг юу руу, нэг экосистем рүү ч юм уу, нэг популяц руу ч юм уу чиглэж байгаа. Хятад бол эдийн засгтай, нийгэмтэй, аялал жуулчлалтай, хүнийхэн амьдралтай бүгднгийн цогцоор навч үзэж байгаа байхгүй. Одоо бид нэр тийм цаг руугаа орох болсон. Тэрбэн модыг анх хэрэгжиж эхлэх гээд нөгөө олон улсын хурал хийж яхад Хятадын ногоон сангийн захирал ярьж исэн тэр хурал дээр онлайн. Бид нэр цөлд нэг мод тарихдаа яаж тэрнээс ашиг олох вэ гэж тарьдаг гэж. Зүгээр экосистемтэй тэмцэх гэж. Зүгээр цөлжилтийг бууруулах гэж тарьдгүй маа. Яаж тэрийг мөнгө болгох вэ? Ой гэдэг чинь ойн аж ах вэ? Энэ бол аж ахуй байхгүй юу? Тэгэхээр Хятадын энэ одоо бүхэл бүтэн ийм цогцоор нь хардаг, нийгэм эдийн засгтаа нь хардаг энэ жишээл бидний хамгийн ойрын хамгийн одоо хуулж болох жишээ. Гэхдээ шууд хуулж болохгүй. Яагаад тэгэхээр үүсэл шалтгаан ч өөр байна. Тэдний амьдралын хэв маяг өөр байна. Уур амьсгалын өөрчлөлт өөр байна. Бид нар юу ижил вэ гэхээр Монголын нөгөө өндөрлөг нөгөө үүсэл нь тий одоо цөлжилтийн талбай нь хэмжээч гэдэг юм уу, аргамч гэдэг юм уу, тийм юм ижил байна. Тэгэхээр хуулахтаа учир жансантай хуулаарай. За энэ чи юу лээ? Бид юу анхаарах вэ? За энэ бид юу анхаарах вэ? Цөлжилт үү уур амьсгал уу?
цөлжилтөө уур амьсгалын өөрчлөлтөө. Юу нь малгай юм бэ байгаль орчны яамаа? Уур амьсгалын өөрчлөлт нь малгай юм уу? Цөлжилт нь малгай юм уу? Юу нь малгай? Хөрс нь малгай юм уу? Цөлжилт нь малгай юм уу? Бид нар Газар нутгийнхаа 80% цөлжилчээд байна шүү. Гэтэл түрүүн одоо аюул олон юм ихтгэл дээр гарч байна. 6 удаа цөлжилтийн зураг хийсэн байгаа. Эхнийх нь 90 онд Туркменстаны хамтарсан. Дараагийнх нь 2000 онд, 2005 онд, 10 онд, 15 онд, 2020 онд. Аргачлал нь өөр шүү. Аргачлал нь өөр шүү. Яамныхаа аргачлал ч өөр байна. Энэ өөр аргачлалаар хийсэн цөлжилтийн зургийг чи яаж харьцуулах юм? Цөлжилт ихсээд байгаа мó багасаад байгаа мó худлаа шүү. Өнөөдөр яг үнэн бодиттой гаргахад айгүй хэцүү байгаа байхгүй. За 90 он ч яг Туркменстан за тэр социализмын үе. За 2000 он яг анхных нь. 2005 оноос арай гайгүй. 2010 онд төр журам гаргасан бай. Судлаачийн арга зүй гэдэг бол судлаачийн арга зүй. Шинжлэх ухааны арга зүй. 100 судлаач 100 арга зүйгээр хийсэн ч бол Монголын төр өөрөө тэндээс энэ судлаачийн энэ арга зүйг бид нар нэгтгээд Монгол улсын цөлжилтийг энэ арга зүйгээр гаргана гэд гарах ёстой. За 2015 онд нэг журам гаргасан байна. Гэтэл 2020 оны төрөүний үзүүлээд байгаа ус цагуурийн цөлжилтийн зурагч нь төсөөр. Хуулийн дээр хүчтэй сул дунд гэж 3 ангилна гэсэн байхад нөгөөх нь 5 ангилсан. Ангиллаасаа эхлээд төсөөр. Тийм арга зүй байгаа байхгүй. За энэ цөлжилтийн гарал үүслийг авч үзэх хэрэгтэй. Уур амьсгал юу гэдэг шиг. Уур амьсгалын өөрчлөлт 54 хүн түрүүн Бачаралгын ихтгэлд уур амьсгалын өөрчлөлт нь юу гэлээ? Хүний хүчин зүйл 80%, уур амьсгал 13% гэж байгаа байхгүй юу? Гэтэл одоо удаа дараагийн цөлжилтийн үнэлгээнд уур амьсгал хүн хоёр бол 50-50 50-50 л гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө малгай зүйл нь юу байх вэ гэдэг юм аа л одоо их сайн анзаарах ёстой гэж. За дараагийнх нь хэллээ. Тий. Цэгэн ба ариа цөлжилт. Энийг авч үзмээр байна. Хүн хашааныхаа газар 007-д би модо тарина уу юугаа хийн хамаагүй энэ цөлжнө хамаагүй гэж. Хэдийгээр 700 м²-т жижигхэн боловч одоо гэр хороолол хэдэн 700 хийхээрээ нийлэхээрээ том ариа цөлжилт болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр цэгэн цөлжилт гэж юугаа үзэх юм? Талбайн цөлжилт гэж юугаа үзэх гэдэг юм одоо энэ эрх зүйн зохицуулалтад оруулмаар байна. Тухайн хүн би хашааныхаа газар мод тарих үүрэгтэй гэдэг юм энэ тэр хуулинд нь суулгаж өгмөр байна. Дараагийн нэг юм энэ нэг шууд ба дам хамаарал бэлчээр мал одоо цөлжилтэнд нөлөөлөд байна л гэж. Мянган жил байсан Монголын нүүдлийн аж ахуй шүү. Цаашдаа ч мянган жил байх ёстой Монголын нүүдлийн мал аж ахуй. Монгол орныг мал аж ахуйгаас салгана гэж хизээч байхгүй. Яагаад мянган жил онгон тагшнараа хүрээд ирсэн юм? Мал аж ахуй нөлөөлөх байсан бол яагаад энэ олон зуун мянган жил нөлөөлөөгүй? Тухайн бэлчээрээс дөрвөн юмар нөлөөлж байгаа юм. Одоо энэ олон улсууд энэ юуг ингээ уншихаар юу вэ гэхээр за нэгдүгээр бэлчээрийн менежмент нэг дороос нөөхгүй тэгэл талхлаад байвал нэг цөлжилт. Хоёрдугаар нөгөө худаг ус олдохгүй нэг худгаа тойроод цөлжүүлчихэж байгаа. Гуравдугаар нөгөө сүргийн бүтэц ямааны тоо, дөрөвдүгээрт малын тоо. Ийм л дөрвөн юм нөлөөлж байгаа. Сая одоо цагуурийнхны ихтгэлд байгалийн тэр олон хэв шинжийн бэлчээрийг нэг болгоод ингэж гэж ярьдгаа одоо болооч. Хангаан бэлчээр, талын бэлчээр, говийн бэлчээр, өмнө говь бэлчээрийн талхлагдал дөрөтл байхгүй гэж хэлэх бидэнд ямар ч хэрэг байхгүй байгаль орчны хүмүүст. Тэгэхээр энэ бэлчээрийн мониторинг гэдгээ тэр хөдөө аж ахуй яам хийдэг юм уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт байгалийн хэв шинж бүхэнд тохирсон үнэн зөв мониторинг хийгээч гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр за мал бол ийм л нөлөөтэй. Хэрвээ тийм бол малын энэ нөлөөллийг яаж зохицуулах юм? Гэхдээ сүргийн бүтцэд одоо юу гэдгийг 30%-аас илүү мал байхгүй ч гэдэг юм уу? Уу ямаа байхгүй ч гэдэг юм уу? Нэг одоо айлд тэдээс дээш ямаа байхгүй гэдэг. Тэрнээс дээшгийн татвартай болгочихлоо. Тэр хуулиараа, тэр цөлжилтийн хуулиараа татвартай болгочихлоо. Үгүй бол тэр малчинд нэг бэлчээрээс сэлэхгүйгээр тэдэнд одоо тийм хугацаа өнгөрөх юм бол нөхөр минь чи торгуул гэд торгуулын тавьчихлаа. Ерөөсөө зохицуулж болохгүй харилцаа биш байхгүй энэ мал аж ахуй бэлчээр гэдэг чинь. Дараагийн нэг юм нь уул уурхай. Уул уурхай хэдийгээр карьер нь жижигхэн, маш бага, цөлжилтэнд бага нөлөө үзүүлж байгаа юм шиг боловч
дам нөлөө ямрыг 3 тис харуулж байна. Гашуун цухад харуулж байна. Ямар байлаа? Би уул уурхаа эхлэхээс өмнө, оюутлахаа эхлэхээс өмнө гашуун цухадад явж л байсан. Ямар говь байлаа? Галбын говь ямар гоё говь байлаа? Ямар байлаа тий? Одоо ямар болчиход байна? Цогццсон ямар болчиход байна? Уул уурхаан дам бөгөөд он удаан жилийн нөлөө гэж их байхгүй. Дараагийнх нь нөгөө цаг хугацааны нөлөөллийг бас авч үзэх хэрэгтэй. 10 жил хуртаа сайхан жил болоод байхдаа цөлжсөн байгаа газар бол хөрсөндөө өргүү болцсон байна гэсэн үг байна. Хөрсөнд ч байгаа урмлын ген банк алга болцсон байна гэсэн үг. Тэр бол жинхэнэ цөлжилт явж байгаа байхгүй. Гэтэл энэ жил цөлжсөн байж дараа жил нь хур ороход ном ногоон болчдөг бол тэр бол цөлжилтийн одоо ямар зэрэг байх юм. Энэ нөлөөллийг одоо тэр эрх зүйн зохицуултан дээр авч үзээч гэж. За бас нэг юм байна. Доорнот бол адуунаас бол цөлжиж байгаа. Одоо Баян хонгор бол ямаанаас бол цөлжиж байгаа. Одоо 3 тис бол уул уурхаагаас. Одоо юу гэдгийг тийм ээ? Хамбогд бол уул уурхаагаас. Юунаас бол цөлжиж байгаа нь тэрэндээ тохирсон арга хэмжээгээ төлөвлөж. Тэгэхгүй цөлжилтийн эсрэг бүгдээрэнд мод таринд. Үгүй бол одоо тэр механикалт гэдэг чинь хит ерөнхий болчиход энэ Монгол шиг том газар нутагт улс оронд. Энэ Дунтлын ягаан зураг нэг олон улсын цөлжилтийн конвенцийн ягаан цөлжсөн газар, цагаан цөлжээгүй газар гэсэн тийм зураг юм байгаа шүү. За дараагийн нэг юм экосистемээр нь хараач. Юмыг экосистемээр нь хараач. Мазаалаа хамгаалах гад, хулан хамгаалах гад, бүхэн хамгаалах гад гүгээд байхаар ор хоронгүй юмд хоол өгөөд хувцс өгөөд байгаатай ялгаагүй байгаа байхгүй. Цөлжилт гэдэг чинь экосистем. Экосистемийг хамгаалаад дагаад ховор урмална, дагаад ан амт нь хамгаалагдана гэдэг энэ концепц, энэ философи хуулинд оруулж ирээч ээл гэж хэлдэг. Эрх зүйн үгээ. За дэлхийн нийтээрээ цөлжилтөд тэмцэхэд бол 3 арга байгаад байгаа шүү дээ. Хим, механик, биолог. Биологийн аргын хамгийн гол нь мод тарих. Тэгэхээр дэлхийн нийтээрээ ерөөсөө цөлжилтөд тэмцээгүй мод тарих хэрэгтэй гэсэн ийм шийдэл төрчээд байна л да. Тэгэл нөгөө хэдэн тэрбумаар нь мод тари, иймч цунами, тимч цунами гэсэн хөтөлбөр өрнөд байгаа. Мал, мод хоёр нөхөр гэдэг зарчим. Ялангуяа энэ одоо их буруу мод тарихаар мал идчихдэг, мод тарихаар мал идчихдэг гэдэг энэ ярианаас болоод мод мал хоёр нөхөр биш гэдэг ойлголтыг малчдад төрүүлсэн учраас малчд мод тарихаар бэлчээр одоо ингээ алга болох гээд байна, бэлчээргүй болох гээд байна, бэлчээр хамсдах гээд байна. Мод мал хоёр ч нөхөр шүү. Мод газар тариалантай холбогдохоор агроочхуу, малтай холбогдохоор силвопасторализм, газар тариалан мал мод 3 холбогдохоор агросилвопасторализм. Дэлхийн нийтээрээ малыг модтой холбож үржүүлж байгаа, аж ахуйг тэгж хэрглэж байгаа. Нөхөр шүү. 3 дахь жилээс эхлээд өөрөө эргээд малын тижил болно. Ажлын цар хэмжээ. Би энийг бас хэлэх гээд байна. Энэ тэндгүй янз янзын төсөл хэрэгжүүлээд нэг 10 га тарьдаг одоо багасгамаар байна. Хэдэн 100 мянган гаагаар цөлжиж байгаа газар нэг ингээл төсөл нэртэй юм ярьж байгаа л 10 га газар тарьцсан. Тэгээ цөлжилтөд тэмцээд байна. Яаж тэр экосистемд нөлөөлөхгүй шүү. Яаж бичил цаг уураа бий болох юм? Яаж тэр одоо дагсан юу чинь бий болох юм болохгүй гэдэг. За цөлжилтийг бол шар шорон шуургатай холбох хэрэгтэй, эдийн засаг нийгэмтэй холбох хэрэгтэй. Инновац технологи. Инновац технологи дээр би нэг юм хэлмээр байна. Тэр түрүүн Хавланбек доктор хальт дуудаад өнгөрцөн. Вокат гэдэг дэлхийн 1500 технологи байна. Цөлжилтөд тэмцдэг. 5 600 700 одоо нийтдээ нэг 2000 гаруй 5 600 арга аргачлал байна. Ингээд тэнд орцсон. Одоо механикалтыг яаж хийх үү, юугаар хийх үү гэл тэгэл тэд нар яад дурсан, тэрний үр дүн нь ямар юм гээд. Тэгэхээр технологиг бол эндээс харах хэрэгтэй. Хамгийн гол юм бодлого. Үгүй тэр адуугаас болоод цөлжөд байгаа газар ямар арга хэмжээ авах юм? Ямаанаас болж болоод байгаад нь ямар арга хэмжээ авах юм? Уул уурхаагаас болоод байгаад нь ямар арга хэмжээ авах юм гэж. Цөлжилт энэ газар юуны газрын алба нөгөө юун л барилга хот байгуулалтын ямар шилжихэд бол тухайн байгаль орчны мэрэгчлэнүүд айгүй дургүй байсан. Газаргүй мод, газаргүй урмал, газаргүй амьтныг бид нар яаж хамгаалах вэ гэж одоо бүр ерөнхий сайдын хүрээнд очсон байгаа. Бид газаргүй цөлжилтөд яаж тэмцэх вэ? Газаргүй байгаа яаж хамгаалах вэ? Энэ газрын бүтцийг зөв болгохгүйгээр яаж хамгаалах гэдэг юм. Үгүй бол тэнд тэр одоо бүх байгаль орчны бодлого очих хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй юм? Ер нь бүтцийн өөрчлөлт гэдэг чинь эргээд бодлогын алдаа болдог. Эргээд нөгөө хэрэгжилт бол үр дүнтэй болж гарч ирдэггүй гэж. Бодлогоо маш тодорхой байлгаач.
эхлээд бодлохоо тодорхойлоод дараа нь тэр хууль эрх зүйгээ хийгээч. Уул уурхайг дэмжих гээд байгаа мó, хориглох гээд байгаа мó. Хэрвээ дэмжих гээд байгаа бол хариуцлагатай болов. Хэрвээ хариуцлагатай уул уурхай бол уул уурхайн дээр цөлжилтөнд байгаа нөлөөлөд байгаа тэр бүтээгдэхүүний замын тоос шороо тэрийг яаж шийдэх юм? Америкийн нэг супер жишээ байж л байна, супер бандын. Гарч байгаа бүтээгдэхүүн болгоноосоо 0.1 0.0 дууссан байх шүү. 0.01 доллар ч үлээ нөгөө юунда яамн панданда авдаг тэрийг эргүүлээд арга хэмжээнд ордог. За минийч болсонгүй. За үзэгчдийн хүсэлтээр яриулахар боллоо. За бодлого тодорч дараагийн нэг юм хэлье. Үндэсний экспертүүдэд ашиглаач. Яагаад тэгэхээр цөлжилч экосистемийн хувьд харна. Экосистемийн хувьд харахад Австрали ирээд харж чадахгүй ш нөгөө малчны онцлог чинь, уур амьсгалын онцлог чинь, манай нөгөө хурд үндэсний онцлог, одоо газрын онцлог ч гэдэм юм уу. Тэгэхээр үндэснийхээ одоо энэ Хавланбек доктор шиг, Ганчидар доктор шиг тэр хүмүүсээ ашиглаач гэж хэлэх гээд байгаа юм. За би энэ дээр зөвхөн нэг жишээ хэлэх гээд байгаа маа. Юу экосистем, эколог. Одоо экосистем гэдээ ярихаар зүгээр нөгөө юм хүрээлэн буй орчин. Системгүй байгальд системгүй юу ч байхгүй. Бүх юм системтэй. Генээс эхлэж системтэй. Дараа нь эсийн систем, эд эрхтний систем, бодгалын систем, популяцийн систем. Популяцийн систем чинь нийлээд энэ популяцийн нэгдэл өөрөө экосистем. Түрүү миний экосистемээр нь хараач, экосистемээр нь арга хэмжээ аваач гэдэг чинь мазаалаа хамгаалах гэж байгаа бол орчинтой нь яваач гэдэг л санааг хэлэх гээд байна. За бид тэгэд нийтдээ нэг 10 хэдэн төсөл санал болгож байгаа. Оюутлогоо компани бол биднээс юу гэж хүссэн бэ гэхээр цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж болох төслүүд байвал зүгээр бодиттой шууд хэрэгжүүлж болохоор төслүүд байвал санал болгооч гэсэн. Хамгийн нэгдүгээрт бид нарт байгалийн ургамлын жин банк байгуулаач оюутлогоо компани гэж. Би энэ дээр хоёр жишээ ярих гэдэг. Нэг нь Норвегийн жишээ. Юу лээ? Ямар барт? Сидвалт лээ. Свалбарт лөө. Свалбарт тий. Нэр нь тий. Норвег бол уул уурхайгаар дэлхийд 1 номерын орн. Тэгээд дэлхийн байгалийн үрийн ургамлын бизнесийг барьдаг. Энэ нүүрсний хаягдсан уурхай дээр дэлхийн байгалийн ургамлын гин банкыг байгуулсан. Нийтдээ 4.5 сая үрийг хадгалах хүчин чадалтай. Одоогоор 1 сая төрөл зүйлийн үр байдаг. Одоо энэ Норвегийн үрийн банкыг нэгтгэхийг ерөөсөө ингээд дэлхийд даяараа хүлээж идэг. Нэгдлээ бүх үр зарагдана. Яагаад тэгэхээр чинь нөгөө жилийн дотор 2 жилийн дотор нөгөө шинжилж яадаг. Тэр үр бол хамгийн чанартай үр байдаг. 2-3 газрын үерийн дараах нөхөн сэргээлтэнд Норвегийн энэ үр гарсан. Хоёр дахь нь болохоор одоо сансарт нөгөө юуны дэлхийн ургамлуудыг одоо нутагшуулах ажил дээр Норвег үр гарч байгаа. Тэгэхээр магадгүй Монголын засгийн газар оюут толгой компанийг 100 жилийн дараа хаагдахад нь магадгүй 100-120 жилийн дараа хаагдахад нь тэр бол магадгүй дэлхийн супер байгалийн ургамлын гин банк байхыг үүсэхгүй. Тэрийг бол одоогийн явж байгаагаар хаалтын төлөвлөгөөнд нь өмнө говийн бас анхаарна биз. Дэлбэл чаанч хөлөө нэг тийм байдлаар орцсон байж байгаа. Би тэрийг бол яг үзчихсэн. Тэр газар дор байгаа 1000 метрийн доор байгаа, километрийн доор байгаа тэр дэд үтс бол маш сайхан одоо хөрсний зойр болно, маш сайхан үрийн гин банк болно. Тэгэхээр хаалтын төлөвлөгөөг одооноос нь өөрчлөөд гин банк болгоно гэж үзээд оюут толгоогоор оюут толгой компаниар гин байгалийн ургамлын гин банкыг байгуулах энэ төслийг 1 номерт хэрэгжүүлээч гэж. Үрэл байхгүй бол мөнгө байгаа ч тарих юм байхгүй, юу ч байгаад хэрэг байхгүй, үрэл байхгүй бол. Тийм учраас Эрдэнэтэд Монголын ойн генетик нөөцийн төвийг бол миний би өөрөө анх байгуулсан 1000 тонны багтаамжтай оюутлогоо одоо ген банкын хэмжээ би буруу сонсоог бол 5 тонн гэлүү 2 тонн гэж сонсоод тах шиг байсан. Тэр бол биш. Тэр бол ген банк биш. Тийм учраас дор хаяж би ойн генетик нөөцийн ойн генетик төв гэдэг чинь 140 зүйл ургамлын үр хадгалах гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл байгалийн ургамал чинь дор хаяж 3500 шүү дээ. Тэгэхээр эн чинь дор хаяж 1000 тонны тийм багтаамжтай зойр байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ ген банкыг байгуулаач гэдэг. Нэгдүгээр ийм санал тавьж байгаа. Бидний энэ санал болгоны ард project proposal маягаар одоо газрын яаж шийдэх юм, хэн хариуцах юм, одоо удирдлага зохион байгуулалтын хувьд ямар арга хэмжээ авах юм, дээрэс нь эдийн засгчид ажиллаж байгаа яг төслийн хэмжээнд санал болгож байгаа. За хоёрдугаар төсөл нь болохоор бэлчээрийн төсөл. Бэлчээр дээр 3 төслөл хэрэгжүүлнэ гэж байгаа. Нэг нь юу юм бэ гэхээр porridge тэрийгээд тижээлийн мод тари.
Тэжээлийн модыг хаан тарих үгээр завхны дөрвөлжин тэр говьлта баян онгор гээд яг нөгөө шар шорон шуурганы зам дагуу багада 10,000 тэжээлийн мод тарих юм. Хятад тэр чигээрээ тэжээлийн мод тарьж байгаа. 10,000 гада тэжээлийн мод тариад шар шорон шуурга бууруулаад сүлжилтөө одоо зэгцлээд дээрэс нь малдаа тэжээлтэй болно л гэсэн үг. Дараагийнх нь forest wall юуны хан нөгөө ойн хан. Энийг хаана хийх юм гэхээр Дорн говь, Дорнод Сүхбаатар. Өөрөөр хэлбэл мал шуурганд урууддаг газруудад ийм forest wall хийх юм. Одоо хан хийх юм. Нодлон одоо маш их уруудлаа шүү дээ. Тэгээд манай өвлийн хурд тундас чинь цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа учраас энэ мал шуурганд урууддаг проблем бол Монголоос эзээс салахгүй. Тэгэхээр тэр forest wall-ыг модтой салхины хүчийг бууруулахтай, цөлжилтөнд тэмцэхтэй, малын тэжээлтэй хамт хийх ёстой гэж. Дараагийнх нь болохоор forest fence. Малчин айлын хашаанд нь нодлон чинь цасан дарагдаад ямарын боллоо одоо машин очиж чадхал байсан шүү дээ. Бүгдээрээ цас ухаад шадар сайдаас эхлээл цас ухсан шүү дээ. Тэгэхээр яг одоо нодлонгийн цасан дарагдсан малчин айлын хашаанд нь мод тарьж юу хийж өгнө гэсэн үг. Тарихын мэргэжлийн байгууллага хийн, арчлахын малчин өөрөө арчилна. Энэ өөрөө маш том нийгмийн нөлөөтэй. Малчид өөрөө модны үр шимийг хүртээд мод мал хоёр нөхөр юма гэдгийг мэдээд ирэхин цагт одоо цөлжилтийн юунд бол одоо янз янзын сургалт сурчлагаа хийснээс илүү юу үзүүлнэ гэж байгаа юм. Нөлөө үзүүлнэ гэж байгаа. Дараагийнх нь dessert to houses гэж. Англиар нөгөө айгүй ойлгодог учраас ер нь бол оюутлахын зориулж нэр өгöd байгаа юм л та. Өөрөөр хэлбэл цөлийг баян бүрд болгоё гэж. Тэгээд эхнийх нь mining houses. Тэрбэн модны 608 сая ширхэг модыг бол уул уурхайхан тарина. Тэрний 50 сая баха. 10,000 гад дунд овын хулдаас нааш. Одоо тэр нэг ногооноор зурцсан байна харж байна. Хулдаас нааш 10,000 гад юу хийхээ. Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн арбитрум гэж дандаа айн хүмүүс байгаа учраас ойлгоно гэж бодож байна. Арбитрум. Арбитрум гэдэг бол дэлхийн хамгийн том арбитрум Апрахт байдаг. 6700 га. Дараагийнх нь бид нар Солонгост очиж үзсэн 5100 га. Тэгэхээр Монгол юутай газартай юм чинь 10,000 гад 50 сая модыг тарина. Мод тарихдаа зүгээр тарихгүй. Жимстэй, тижээлтэй бүх малчид оролцсон. Одоо яг Илон групп шиг. Дээрээс нь одоогийн бидний санал болгож байгаагаар бол Сүбэдэ жанжны цэцэрлэг музей болгоно. Яагаад Сүбэдэ жанжин бэ гэж? Яагаад гэвэл дэлхийд хамгийн урт зам туулсан жанжин юм бэлээ. Дэлхийд нэг ч ялагдаж үзээгүй жанжин юм бэлээ. Дээрээс нь цэргийн тактикийг дэлхийд даяар судалдаг юм бэл. Тэгэхээр бид нар ийм сайхан түүхтэй юм чинь тэр цэцэрлэг зүгээр нэг мод тарьсан юм байхгүй. Нэг талаасаа түүхтэй, нэг талаасаа аялал жуулчлалтай, нөгөө талаасаа ген банкыг тэр mining houses дээр байрлуулна гэж үзэж байгаа. Яагаад дундгов юм бэ гэхээр түрүү намайг өмнө говьт ирэхэд өмнө говьт хийгээч гэсэн саналыг бол айгүйх ярьсан. Ялангуяа буян нэмэх дарга. Бид нар яагаад дундгов гэж эх орныхоо төв рүү Монгол улсынхаа төв рүү юм хийх хэрэгтэй байхгүй. Яах гэж бид нар уршаа хил рүү юм хийх юм. Аль болох төв рүүгээ юм хийх хэрэгтэй байхгүй. Тэгжиж нөлөөллөө 100 гаргана гэж тооцсон юм а. Одоогоор санал бол ийм явж байгаа. За дараагийнх нь болохоор баян бүрдүүдийг нөхөн сэргээх biodiversity houses гэж одоо баян бүрдүүд. Баян бүрд чинь биологийн олон янз байдал гэхээр зөвхөн төрөл зүйлийн олон янз байдлыг ойлгоод байх юм. Тэгэхээр гений олон янз байдал, төрөл зүйлийн олон янз байдал, экосистемийн олон янз байдал. Говийн баян бүрд гэдэг чинь экосистемийн олон янз байдлын айгүй супер жишээ байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө олон янзын бид нар 50 баян бүрдийг нөхөн сэргэнэ гэж оруулсан байгаа. 50 баян бүрд бол хангалттай юм байлаа. Олон янзын баян бүрдийг олон янзын аргаар нөхөн сэргэнэ гэж. Дараагийнх нь болохоор нөгөө плантацийн хойжуултыг бол зарчим ер нь оруулж ирсэн. Плантацийн хойжуулт юу гэж юу юм бэ гэхээр нөгөө нэг төрлийн модыг олон гаагаар тарихыг хэлдэг. Плантацийн хойжуултыг бол загийн плантацийн хойжуултыг нөгөө цагаан гоёотой, юутай, ашигт ургамалтай, эми ургамалтай дагуулж оруулж ирсэн. Тэгээд нөгөө мазаалаа юу гэдгийг амтнаа дагуулсан. Дараагийнх нь болохоор
юуны багтаа 10,000 тэрнээс дэше 10,000 тэрнээс дэше тэгжиж экосистемд нөлөөлнө. Дараагийнх нь болохоор fruit plantation буюу жимсний плантацуудыг оруулж ирсэн. Нэг плантацыг бол дархны урмал газар тариалангийн хүрээлэнг түшиглэж дарханд ийн гэж байгаа. Яагаад дархан тэгэхээр социализмын үед жимс хамгийн сайн ургах газар бол дархан гэж сонгосон байна. Нэгдүгürt яг хөө тэр хамгийн сайн ургах газар нь жимсний плантацаа байгуулад энэ ард түмнийг витаминлэг жимсээр нь бид нар хангах хэрэгтэй байна шүү дээ. Нөгөөх нь болохоор говьд. Дандаа нөгөө жимс тарьж болох дулааны вегетацийн хангалттай нөөцтэй газруудад одоо жимсийг бол одоо хэдэн гад тарихын тэр хэмжээгээр нь. За тэр Киргиз энтер бол багтаал 500 га, хамгийн багтаа 100 га. Тэгэл 500 га. Тэгээ 100 га байл ихэд 10 хүний 100 га байгаа байхгүй. Тэгэл үүдэн дээр нь машин зогсож байгаа л органик жимсээ дандаа Европ руу экспортлдог тийм бизнес хийдэг юм билээ. Ийм төслийг санал болгож байгаа. Дараагийнх нь төвсөрөнгийн цөлжилт. Төвсөрөнгийн цөлжилтэн дээр бол 2 төсөл санал болгож байна. Дунд говь би дунд говийн байна уу гэж өчигдрөөс хойш асуугаад байсан. Дунд говь Өмнө Говь аймгийн бүх сумдын төвд 100 гаагаас баггүй агар ой аж ахуй. Хавланбек докторийн юуг нь гаргачихсан байгаа. Хэлбэр дөрс хэмжээ яаж хийх нь загварыг гаргацсан байгаа. Тим агар ой аж ахуйг. Өмнө Говьд бол айгүй сайхан жишээнүүд байна. Баяр чимэг байна. Одоо түрүү натаа танилцсан Батбаяр байна. Одоо айгүй олон жил мод тарьцсан юм туршлагатай хүмүүс монголчуудаа буруу хүнд өгөөд байх юм. Буруу хүнд авч мөнгө өгөөд ингээ буруу юм хийлгээд хайр мөнгө цагаа ингээ алдаад байх юмгүй. Энэ ингээ туршлагатай хүмүүстээ өгөөд нэг сумаа хариуцуулаад тэр мөнгө төгрөгөөр нь хангаад хийлгэчүүд болох гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл чин тэгэл хаамаагүй нэг хүнд авчиж өгөөл нөгөөх нь тэгэл сайхан гоё юм ярьж байгаа л 2 дахь жилээс хичээ явчихдаг. Дараагийнх нь food burst. Food burst яг нөгөө өрхийн юу хий. Цэцэрлэг одоо миний цэцэрлэг хий гэж байгаа. Энэ нь болохоор нөгөө Өмнө Говийн мод өгөөд байна. Юуныхан оюутлогоо компанийн ажилчтай мод өгөөд байна. Энэ ганцхан хяналтаа явах хэвээр, мониторингтай явах хэвээр. Дээрээс нь зохион байгуулалтад таригдах хэвээр. Зүгээр 10 мод биш. Ямар модоо зурвсан тарих юм. Ямар модоо жимсээр тарих юм. Ямар хүнсний ногоо дагуулах юм. Эрдэнэтэд бол өхрийн нүдний food burst хийгээд бид нар бол бэлтжижсэн 50,000 одоо тарьц суулгац тарьжсэн. Тэгээ харамсалтай амжаагүй. Дараагийнх нь ногоон дэд үтц. Магадгүй ногоон дэд үтцээ бол бид нар замаа сонгоогүй байгаа. Магадгүй одоо Төв аймгаас Өмнө Говь хүртэлх замыг ногоон нөгөө юугаар зурвсаар хагаад малын тижээлээ тариад тэр замын 2 талын иргэд нөгөө малын тижээлээ тэндээс авдаг байж ч болно. Энэ зам тээврийн яамны хүн нэрэ байгаа. Тэгэхээр ногоон дэд үтцийн одоо төсөл байгаа. За бодлого эрхцүүдээр яг тэр хууль мойл дүрм журам гарах баха. Аргачлалаа нэг болгооч. Цөлжилтийг үнэлдэг аргачлалаа цэгцлээ чинь нэгдүгээрт. Хоёрдугаар цөлжилтийг үнэлдэг аргачлалаа цэгцлээд амархан болгочвол аппликейшн болгооч. Орчин үеийн аппликейшн болгооч. Ямар юм хайч ингээл тэр тэнд ингээл нүсэр аппаратууд ингээл хийлгээл тэр цөлжилтийг үнэлэх гээд аппликейшн болгоод тэр зайнаас тандангийн индекс бодож байгаа зургуудад эвсгэр болгоод өгчих. Өөрийнхөө хашааг хүн өөрөө үнэлдэг бай. Өөрийнхөө уурхайг хүн өөрөө үнэлдэг бай. Нөгөө юунуудаа оруулаад хөрсний үзүүлэлтэд оруулаад энд би олон улсын одоо яг хөрсийг юу яадаг үзүүлэлтүүдийг нэгтгэгдсэн. Хөрс ямар үзүүлэлтээр цөлжиглийг тодорхойлж болох вэ? Урмал ямар үзүүлэлтээр цөлжиглийг тодорхойлж болох вэ? Уур амьсгал гэхээр юу нь орж ирэх юм? Тандан судлаар юу байх юм? Одоо нийгмээр юу байх юм? Гэхдээ энэ бол эцсийн баримт биш л дээ. Зүгээр олон улсад байгаа ингээд шалгуур үзүүлэлтийг нэгтгэл ердөө л энэ хэд байгаа байхгүй юу? Тандан дээр хэдэн 100,000 индекс байгаа. Индекс ярьж ард түмний толгой эргүүлээд хэрэггүй. Индекс чинь урмлын индекс, хөрсний индекс, гангийн индекс. Урмал дотроо NDV хаяа авах юм уу, EV хаяа авах юм уу? Тэрийг тэр судлаачид өөрсдөө шийдээд зураг хийгээд дэвсгэрээ шийд. Аппликейшнээр ард түмэн өөрсдөө үнэл. Тэгэнгүүтэл миний хашаа цөлжиж гэдэг хүн гэдгээ хүн өөрөө гаргах. Тэгэнгүүт нь ард нь зүгээр санал болгочих л да ийм арга хэмжээ. Одоо цөлжилтийг одоо цөлжтөө сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч болно. За юуны энэ аппликейшнээр зайнаас тандан судлалын аргаар индексийн аргаар одоо газрын бүрхөвч одоо тэр цөлжилт газрын дөрөтлийг үнэлэхэд нэг хэцүү юм байдаг. Тухайн газрыг яаж бүртгэлжүүлэх вэ? Манайх бол төвсөрөн газар чинь нэг ч талбараар явцсан байхгүй юу? Гэтэл what тэр word гэдэг энэ байгалийн яам юу хийцэн бэлээ шүү дээ. Гэрээ хийцэн бэлээ шүү дээ. Хаашаашаа 3 м газрыг дэлхий угаасаа бүртгэгдсэн байхгүй 3 үгээр.
нэгэнтээ 3 үгээр дэлхий бүртгэжээд байхад дэлхийн тэр хөгжилтийн хүл нийлэл явъя л да. Заавал ингээл нэг талбар гээл хээр тал нь бүртгэлгүйгээл ингээл координат юу урт руу өөрөөргөө яриад тэгээд байж хахаар урт тэрий wordтэй холбож болвол нууцлаад охироод холбох хэрэгтэй байх. Гэтэ энийг би яг тэгж юу яагаагүй шүү. Тэгээд өөрөөр хэлбэл land score index гэдэг юм гаргаад ирэж. Энэ дээр тэрбум модны бүртгэл орж ирнэ. Газрын хөрсний экологийн үнэлгээ орж ирнэ. Бэлчээрийн нөгөө нэг олон янзын үнэлгээнүүд ч орж ирнэ. Ургамлын нөмөргийн үнэлгээнүүд орж ирнэ гэл нэг аппликейшн дээр бүх юм аваачаад хийх ёстой л гэж үзээд байгаа юм. Тэгээд хэрвээ би ариун зул индексээрээ 10 та байвал зээл авахд амараа. Хэрвээ энд байгаа одоо нэг нөхөр бат гэж нөхөр индексээрээ 3 та байвал зээл авахд хэцүү. 10 та одоо индекстэй уурхаа 3 та индекстэй уурхаа хоёрын байгаль орчны төлөвлөгөө өөр аргаар юу яадаг батлагддаг. Байгаль орчин зарцуулах мөнгө арай өөр хэлбэртэй байдаг. Энэ эрх зүйн зохицуулалтаа хийгээд өгөөч гэсэн л тийм юу вэ? Тийм за баярлалаа. Энэ Эрдэнэтэд тарьсан миний тарьсан мод энэ хажуутлынх нь болохоор нөгөө эргийн экосистемийг хамгаалах гэдэг. Эргийн экосистемийг хамгаалах татмын ажилт хоёр ч өөр ойлголт. Мелиораци өөр ойлголт шүү. Энэ эргийн экосистемийг хамгаалах гэж тарьсан буруус байгаа. Энэ болохоор хаягдлын аж ахуйн дээр тарьсан нөгөө цагаан тоос гэдэг ямиг багасгах гэж тарьсан зурус байгаа 10 км уртын хажуутлын хайласаар. Энэ болохоор эргийн хамгаалалт тэр болохоор нөгөө food forest-оор өхрийнүүдний food forest-оор 50,000 өхрийнүүдний суулгас тарьсан байхгүй юу. Бас нэг юм хэлэх гээд онцноо даргаыг байхад зөвхөн суулгацаар ойжуулт хийн гэдэг тэр стандартаа өөрчлөөч. Үрээр нь тайр, мөчрөөр нь тайр. Тэр нэг стандартаа удирдах ажлын семинар дээр л хэлсэн. Өөрчлөөч. Ер нь бол үр мөчрөөр тарьжаад дасан зохицох чадвар, ургах чадвар чинь илүү шүү. За баярлалаа. Зөндөө хэлж байна.